Хамаг Монголын халуун тулганд эвийн гал дүрлзэж байвал дэлхий багдаж мэхийн дээр нь мэлтийсэн тэнгэр нь багтана. Монгол тулгадны зүүн эрхэм Улаанзулаад монголчуудаа зориуллаа. Монгол тулгадны 100 эрхэм нэвтрүүлэг та нартайгаа уулзрах цаг боллоо. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин Хоймерт хамгийн дуйлаантай Монголын нийгмийн зүтгэлтэн суу зал төгснөг сайхан эр хүн оролцож байна. Энэ бол эрхэм лохоозгой байлаа. Би танд нааш харахад хэцүү байна уу гайгүй юу? Би гайгүй юу? Би бол чамд асуулт асуух чинь саадгүй тийм нөхцөлдөл байхыг бодно. За. Таны өстө сонсгол сайн биш шүү. Зүгээр. Сонсгол байна. Монгол тулгадны зүүн эрхэм. За гэд тарган тавтай сайхан аварж иж байна уу? Оо, сайхан аварж иж байна. За. Энэ өвөл гойд сайхан дулаахан өвөл өнгөрлөө. Одоо удахгүй малынхаа төлөй хүлээж авах өргөн дуулаан ажил маань их л амжилттай эхлэх болтой. Энэ орчин дэлхий чинь бол хүнээсээ илүү олон ааштай юм гинлээ. За. Тэгээ дандаа ийм өвөл болоод байхгүй болов гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Лохооз гэдэг нэр чи одоо юу гэсэн утгатай нэр байна? За. Гэхдээ тэр сонин байна. Тэрийг би хариулъя. Шохооз гэдэг өөр энэ манай нутагт гадны өөр ястан үндэстэн тон их байгаа. За. Цэвэр халахууд. Лохооз гэдэг нэр чинь нөгөө дуудлагаараа жоохон хятад маягтай. Тий. Одоо энэ тийм. Балдар намайг нөөцчин хятад байсан байна. Нэр нь өөрөө бас нэг тийм маягтай шүү дээ. Одоо бүгд талдаар хэлсэн би одоо санаанаас гараагүй шүү. Бидний дотор шургалж явж ийж. Бид чадaltaй тулдаан энүүнийг Илрүүлжээ. бодийн нэгтэл ёо. Намдаа нэтийг надад итэг. Тэрний урдаас үгүй гэж хэн ч хэлэх болцоо байхгүй. За яг хөө тэр нэрийн учрыг лээ. Миний нэрний тухайд бол манай аавын одоо шүтдэг тэм ламаас бол нэр хайрлаг гэсэн юм гинлээ. Тэгээд Сэрэтэр гэж нэрлэе гэж. За. Тэм нэр өгсөн. За. Тэгээ манай аав хүүхдүүдээ өхөрдөж өөрөө одоо тэр төрх байдалтанд тааруулсан тэм хоч нэр өгдөг. Тэгээд лохогор гэж би багада их зал одоо тарган байсан. Их тарган тэм одоо архины шилийг лонхо гэд нэрлэдэг шүү. Тий. Тэгээд лонхо одоо лохогор гэж. Тэгээд лохууз гэж тэрнээс үндслээд аав маань өхөрдөд гэд нэрлж байгаад тэр нэрээр би лохууд нэртэй болоод тогтцсон. Лонхойс хүүхэд гэдэг. Тийм л байсан. Тэгээ би ах トゥ тавуула. Цөмөрөө аав өгсөн нэр. Миний хамгийн том ах Алтар ухан гэд нэртэй байсан. За. Миний том эгч Мандал гэж одоо нар мандаж байгаа юм шиг тийм одоо малгар тийм сайхан хүн. Миний дараачийн эгч Хумбраа гэж Хумбур. Хумбраа нэртэй. Хумбраа хайн гэж тоглоом байдаг. Тийм. Тоглоом байдаг тийм Хумбур бөөрнки. Бас миний охин дүү байсан Буугур нэртэй. Тэгээ нэгдүгээр ангид ороод 18 настай баг сургуулийн 4-р ангийг төгссөн. Санхүүгийн техникумд суралцаад тэгээд төгссөн. Номын сургуульд шилжиж суралцаад төгсөж 1942 онд эх орны дайны дундуур шүү дээ. Тэгээ ийм өндөр настай хүнийг одоо насыг насах хаашаа юм та энэ жил одоо ямар жилтэй хүн бэ? Энэ жил хэдэн настай оголчих вэ? Ардын хувьсгалаас ерөөсө 2 хүн дүү. 21 онд хувьсгал ялаа байдээ. Тэгээ 24 онд төрсөн. Өнөөдөр 90 насны өндөрлөг дээр ийм сайхан эрүүл байгаа нь одоо асар их хөдөлмөрлж ийснийх үү? Тий. Би одоо ганцаараа үлдсэн. Миний жацуутангууд 90 гарсан улсууд маш цоо.
Би харамсаж байна, өрөвдөж байна. Би амьдрах ухааны зөвлөгөө өгч чадна. Наа чи харин их гоё юм байна. Би үйлдэнгийн өгцөөлдөн хэлж өгмөр байна. Ам байна. Хүн тэрүүндээ хайлт. Чиний амийг би ерөөсө мянган ам сайхан ам байгаа надад хэрэггүй шүү. Миний ам намайг л энэний төлөө хамгийн хайртай юм чинь би. Наач миний хэлсэн үгийг амьдралын үнэн гэж хүлээж авахгүй маш цоо. Намайг дахин гарч иж хэрэг төв гаргахын гэж айх хүн олон байна. Жар хүрлээ тэтгэврт орлоо одоо хугацааг боллоо гэж бити бодож вэ. 80 нас, 90 нас, 100 нас юу ч бишээ. Одоогийн нийгэмд бол хүн болгон 100 наслах тийм болцоотой. Тийм эдэж уудаг юм, тийм мэдлэг байна. Энэ мэдлэгийг эзэмших хэрэгтэй. Тэгэхэл юм бол хүн болгонд миний нас одоо очно. Түүнээс үш тийм эдчидтэй, тийм нууцм над хэрэглээд байгаа байхгүй. Бид ерөөсө тавшуу малынхаа махыг идээд бусад малын мах иддэг учраас ходоод их амархан мууддаг. Наслахгүй дундад нас дөнгөж ярхан байна шүү дээ. Бид дааднаа явуулах ёстой. Олон төрлийн хоол идэж байж сая хүн ирүүлж идэг ёстой. Тэгээ тэр ажил их хацрагдаж байна. Манай ачнаар одоо лавсра одоо 30-аад болж шүүгөө. Тэглгүй яах. Өдийн наслах чи. Тэнд одоо нэг даргад бэлдууч долгонож хойно өмнө гүйж одоо 5 цаас авъя гэж тийм боддог хүн миний хүүхдийн дотор байхгүй. Өөрийнхөө хөдөлмөр амьдрах энэ ухаанд одоо сурсан зах зээл бол өөрөө тийм юм. Энэ ардчил бол тийм юм. Тэгээ хүн болгон тийм болцоо байна. Шанагхан сүт тоо цаг сүлдэг шиг халуун сэтгэлийн дэмэхийн хайр мэт бидний амьдралыг гээгүүлнэ. Монгол бахархлыг дэмжигч Хас банк. Амьдралынхаа туршид ер нь барьж ирсэн өөрийн үзэл гэж юм танд. Бид одоо ер нь шударгаар л амьдрах. Шударга амьдрах хэцүү юу? Хүнд юм байна. Таныг ер нь хэлмэгдсэн хүн гэдгээр нь л одоо илүү түрүүн лавга ах маань нэвтрүүлэг ихтэй хэлсэн ер нь их тийм дуулаантай тийм хүн гэж. Чухам юугаар нь хэлээд байгаа юм гэхээр таны хэлмэгдлийг л одоо хэлдэг болов. Хувьсгал намын үзэл санаагаар өөрийгөө хөгжөөд тэгээд удирдах ажил хийгээд явсан ч ерөөсөө бүтэхгүй галаг. Хүрэхгүй юмд хүрнэ гэсэн Деважингийн оронд хүрнэ гэсэн тийм дандаа худлаа. Дараагаар нь худлаа, дандаа худлаа хэлдэг. Одоо тийм нийгэм атмосфер Монгол орон даяар бий боллоо шүү дээ нэг хэсэг. Тэгэд энүүний зөрчлийн үр дүнд одоо мань мити ийм юмнууд бол хамаарагдаж нэг хэсэг нь хэлбэгдсэн нэр хүлээж нөгөө хэсэг нь нөгөөдүүлэн хэлмэгдүүлж ингэж нэг нийгмийг одоо ардаа тавилаа. Монголын энэ радио телевизийн нэр сэтгүүлч Амсалмаагүй нэгэн ярианда мөн өөрийнхөө дурсамж номонд таныг бүр хачин зоригтой Цэдэнбал даргыг өстой шүүмжилж исэн гэдэг тухайн үед өөрөө бас намын сургуульд сурж исэн байлээ л дээ. Тэгээ тэр тухай дурсамж номондоо бичсэн байдгийг. Тэгээд маш их Цэдэнбал тэргүүтнийг л хурц шүүмжилж байсан гэж бичсэн байдаг. Яг агуулга нь юу байсан бэ? Энэ тухай бас архивт материал эднэр ховортцсон байдгүй шахуу болцсон байдаг. Цэдэнбалыг би одоо ер нь хүнээс шүүмжил сонсоогүй тийм байхад нь би Говьалтай аймгийн Намын хорооны 1-р дарга байхдаа тэнд одоо 1 жил ажиллаад мал өсгөөд улсад тэргүүн байр эзлээд шагнал энэ тэр авсан. Тэр үед би Төвөрөөний бүгд 6 дугаар бүгд турлаар Цэдэнбалыг анх шүүмжилсэн. Яг агуулга нь юу гэхээр Цэдэнбалын ажлын арга
Чоулсантай харьцуулах юм бол ихээхэн оцрогдсон, ард түмнээсээ салдсан, хөдөө одоо явах нь одоо бага. Тэгээд Монголын ёс заншил одоо Монгол ардын уртын дуу гэхэд араажуугаар явхаа бүр байсан. Дандаа гадаадын одоо дуунуудыг нэвтрүүлдэг. Оросоор ярьсан хүнийг үнэлдэг, Хятадаар ярьсан хүнийг үнэлдэг. Монгол хэлээр ярьсан хүнийг бол ерөөсөө тоодгүй тийм байдалд үрсэн. Энэ үнийг би тэр аймгийн номоор хондог байхдаа Цэдэн бол тамааруулж хэлж ялаа. Ер нь Тэгээ шүүмжилж байсан. Дараа нь би хойно Оросд Тимирязевын актив сурч байхдаа Коммунист намын дээд сургуульд байсан хэдэн аспирантууд, хэдэн докторантууд тэндээс ирж та бүхэн нэг том хурал дээр илтгэл тавьж би тэрнийг бол баг залуу байсан мөртлөө уншиж байсан байна. За тэгээд тэр илтгэлийг тавьж та нарын би тэр үеийн бухимдлыг би ойлгохдоо. Ер нь улс орны хөгжил удаан байна. Нэгэн хүн төрийн толгойд удаан ажиллаж байна. Ингээд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд Монгол орн хоцрогдож байна. Монгол орны дотоод нөөц бололцооноос ийм имийг ашиглая гэж. Тэр байтугай тэн дотор нэг хэдэн том халин байна гэж жишээ аваа. Та хэлж байсан. Энэ бол Монгол орны хөгжлийн төлөө бухимдсан бухимдал тийм ээ. Ямарваа нэгэн хуучирсан удирдлагын эсрэг тэмцэл байсан гэж ойлгож болох уу? Болно. Тэг болно. Монгол орноо улсыг улс болгоё. Хурдан одоо шинжлэх ухааны техникийн хөгжилтэй нийлье. Хотыг одоо гадаадын оцсог болгоё. Гачууртай энд бүлний хадан гисаа байдаг. Тэр үнийг хааж энд одоо энэ ууланг тэр чигээр нэг нуур болгоод асар том одоо ийм захиргаа станцыг Улаанбаатарыг одоо байгуулна гэж тэр үед тэр санаа гарч ирсэн юм. Монголын хөдөө аж ахуй ганцхан таван шуумалаар байх ёсгүй. Энэ дотор бол энэ суурин амьдралын эрхэлдэг туула, галуу, нуус тэгээд одоо загас. Бид бол гадаад одоо загас гаргах болцоод. Бүх суурин газар бол загасны үйлдвэр байгуулна. Тэгээд энэ үнийг гаргаж хэлсэн. Тэгсэн чинь манай тэр үеийн намын төвөөрөө их анхааралтай одоо сонсож одоо яриулж аваад тэгээ сүүлд тэр ярьсан сэхэтнүүдийг сэхэтний төөрөгдөл гэж одоо буруутгасан юм. Шоулсангийн үед бол сэхэтнүүдийг ердөө гадуурхаж байгаагүй. Шоулсан бол амилсан Чингис. Шоулсан бол алуурчин ялуурчин гэж одоо мэдэхгүй танихгүй байхгүй. Шоулсангийн удирдлаганд амдара одоо хүүхэд ордо янзын зөөлхөн тийм бардгаар нөөртэй хаанаас нь гардыг гээд цэцэн мэрэгэн одоо сайхан юмнуудыг яа уйруулна шүү дээ. Залуу хүн эр хүн очих гадар өөр юм хаана айтайгаа ахын гоовт тэтэд очсон танад очсон шинээс битээ шарвалдаад байгаа. Яад. Маш мундаг хүн байсан. Энийг одоо манай ардчлалын хүүхдүүд бол дутуу ойлгож байгаа, буруу ойлгож байгаа. Түүхэл аянда Чоулсан хэн байсан гэдгийг өөднө гаргаад тавина. Энэ гарцаагүй. За хоёулаа өнөөдөр нэг таны хувьд түүхэн танхимд ярилцлага хийж байна тийм үү? За. Энд таны одоо улс төрийн хилмигдэлч гэж ярьдаг тийм ээ таны амьдралын хүнд үе энэ танхимыг орхиж гарсан түүх энэ танхимтай холбоотой. За. Тэгмээр би бүгдийг мэднэ. Бүгдийг мэднэ. За энэ танхимаас гуруулаа хөөгдөж гарч исэн. Тийм ээ? Гуруулаа эргэж намын мэлээд авсан. Гуруулаа эргэж орж ирсэн. Эндээс хөөгдөж гардаг чинь Сурмаажуугаа. Сурмаажуу, Нямбу. Нямбу та гурав. Бид гурав.
Энд та юу гэж хэлсэн байдаг үлээ босоод Та нар бидний шүүмжилдээр дүн шинжилгээ хийсэнгүй. Үннээр нь ойлгосонгүй. Энэ хэрэгтээ та нар буруутгагдана. Монгол Ардын хувьсгал нам удахгүй өөрийгөө сонинё. их зориг байж тээ. Их зориг үз. Санаанд орсон юм ал хэлэхээс илүү би эднүүдээс айхнаад байх. Ичих юм байх. Яаж харин барьж тэр дорн Барьж адах тийм ажил бол байгаагүй нийгмийн хөгжлийн цаг үеийн өөрчлөлтсөн байсан. Тэгтэр бол барьчиж болохгүй. баривчлах тийм үндэс байхгүй. Тэгтэр амьдаар нь залхах. Тэр хөдөөний цөллөгөнд явуулж одоо дорд ажил хийж амьдралаар нь одоо охирох ийм сонгож авсан юм билээ л. Тэр үед бол ерөөсөн шулуухан асуултаа л асууя. Тэр үед улс төрийн товчоог унгахыг гэсэн бодол байсан уу? Байхгүй. Тийм улс төрийн товчоог Ягаад тэр хүмүүсийн ярьж байгаа ухаанда сангийн яамны сайдыг тэргээр томлно. Одоо статистикийн төв газрыг тэнд өгнө гэсэн тийм тооцоо тооногт байсан юм биш үү? тийм ийм огт байгаагүй. Тэр амар юм биш. Тэгээ яахаараа эсэргүү болж байгаа юм. Хөгжлийн төлөө санаа зовсон хүн яахаараа эсэргүү болсон гэж та бодож байна. Цусар байлдаач. Ийм аргаар одоо кадр хүчнийг тавьж байна. Дөрвөд хүнд байвал ямар сургууль соёлтой намаагүй сайд дарга болгодог. Улаанбаатар одоо засгийн газрын ордон дандаа дөрвөдүүд байсан шүү дээ. Манай цэвэрлэгчээс нахгуулаад улс төрийн товчооны 9 гишүүдийн 6 дөрвөд байлээ шүү. Хамгийн их нүгэл хийсэн аюул бол одоо дөрвөдийг орос хэлтэй, орос хяналттай хүн хоёрыг улс төрийн байр суурьнд одоо чөлөөтэй дэшин дэвшүүл тавьсан. Энд чи Монголын ард түмэн цөмөрөө ижил байх ёстой. Нэг жилийн улсын захиалгын 70 хэдэн жис машиныг бүгдийг Увс аймагт өгчээлээ шүү. Гэхдээ чи бусад аймгийн яатар сайн аймаг байдгийг. Энэ митийг одоо шүүмжилж байсан тэр ажлын арга нь буруу байна. За Илүүний одоо шүүмжилж байлаа. Түүнээс тэрний тэр өндөр тушаалыг булаад яваад тэн дээр очиж гидсэ маажиж гэвтий гэж бол нэгч бодож байгаагүй. Харин намайг гүжирчэнгүүд Зэдэнбалын тушаалыг авах гэж оролцсон гэж гүжирдсэн. Тийм санаа бол над огт байгаагүй. Сүүлд би улсын их хурлд очоод их хурлын ордох дараагаар би ажиллаж байхад намайг ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн би татгалзсан шүү дээ. Миний хийдэг ажил биш гэд. Тэгээд би хар хорон дөрөв аваад 6 жил хотод одоо алтуур хийлээ. Тэр тушаал эзэмшээд тэгээ хэл ахуулаад ингээд явсан бол би аль хэдийн сүнсэн байхгүй. Энийг би урчиж харсан. Тэгээд Зэдэнбалын тухайд бол тантай би одоо нэг өргөн ярилцмаарчгүй байна. Одоо юу хүүхдээ дээр сайныг яриад муугийн ч яриад одоо би ерөөсө тэрний тухай нэг ярих дургу байна. Тэгээ яагаад гэвэл Зэдэнбалын одоо төрсөн дүү аюуш одоо 80 хүрсэн гөгшин байж байгаа. Тэрний хүүхдүүд нь бид нар ураг төрлийн одоо холбоотой. Тэгээ тэдний санаа зовоогод юу хөвдөө гэж бодоод би ерөөсөө ярьдаггүй. Тийм учраас дургүй. Түүнээс биш одоо намын төвөрөөр 25 настай намын төвөрөөр 1-р мэдхийн дарга болцоход төвөрөөнд дээрээ сууж яхад нь би төвөрөөнд одоо намын ажилтан болж одоо яг үүдэн дээр нь 10 жил суусан юм байгаа. Алхах гişиг тэдний бүгдийг одоо мэднэ. 5-6 жилийн өмнө чинь сонд өгсөн ярилцлаганда Зэдэнбалын орос хэл мэддэг гэж юу байсан гэж хэлсэн байсан. За. Та улаан цайнд гэж хэлсэн. Тийм байна. Тийм орос хэлэнд муу хүн байсан уу? Үгүй муугүй орос хэлүүдээр ч орос их нэртэй хойно оросод одоо сургууль соёл төгсөөд ирсэн голдуу юм оросоор бичээд дараа нь монголоор орчуулдаг. Тэгэж ярьдаг тийм хүмүүс. Орос бол мундаг мэдлэгтэй. Тэрийг би одоо тэгж шилмээргүй юм даа. Хэлсэн дээ. Яг цагаан дээр хараар байгаа. Яасан муухай залэг бод. За. Хүн бол буруугаа зөөл ярьж суух хэрэгтэй. Ер нь Зэдэнбал бол тийм ширүүн дөрөн харьцаагүй зөөлөн намуухан тийм хүн. Тэр бодж байгаа бодлоо нь өөрийгөө бүх тушаалын дээр гаргах. Тийм л зорилгод бол өөрийгөө дайчилсан.
шоусан шиг ажиллаж байгаагүй. Тийм их орон сэтгэл байгаагүй. Зэдэн бол Монголын одоо энэ давс туул тэрний өвөрт өөрөө төрсөн хүн шүү. Өөрийнхөө төрсөн нутагтай тэр уулыг Оросд Молтовд бэлгэнд өгсөн. Тэрийг эсэргүүцсэн гадаад яамны сайд авар зэдийг ажлаас нь алж гичлэн зовоосныг та нар мэдэн шүү дээ. Монголын төв 300 гаруй километр газар Монголын энэ баруун хойд хязгаар Сэлэнг мөрний улаан тайх. Тэгээд баруун тийшээ одоо тэр мөнгөний уурхай. Тэр давс туул бүгдийг Оросд өгсөн шүү дээ. Тэгээ Оростой нийлийг хоёр ч удаа санал оруулж байсан. Тэрийг Орос хүлээж аваагүй. Шоулсан амьд байхад тэрийг гаргасан. Шоулсан тийм асуудал байж болохгүйгээд хүлээж аваагүй. Шоулсан гүгснээс хойш бас тийм санал гаргасан. Тэрнийг бас Орос өөрөө хүлээж аваагүй. Оросыг улс гэж байхгүй байхад Монгол бол дэлхийн том гүрэн байсан. Энэ үнийг Оросууд бас мэддэг байхгүй. Тийм учраас Монголыг Орос өөрийнхөө харьяат болгохыг зөвшөөрөөгүй. Би одоо дэрэгдэн байсны хувьд бол сайн мэдэх юм аа. Монголын төрийн толгой 40 хэдэн жил суусан. Монголын түүхнээс энийг бол сайн ч байсан муу ч байсан хасах хэрэг байхгүй. 40 жил түүхээс асуу. Түүхээс хасах хэрэг бидэнд байдгүй шүү дээ. Түүх хасагддаггүй. Юу яасан? Түүх нэмэгддэг. Тэрний асах гэж байгаа юм биш. Ямар янзтай улсыг удирдах байсан ямар аргаар энэнийг бол зохиомлоор сайн юм гэж хэлж болохгүй. Сэдэн болвол Монгол орныг устгах бодлого тавиагүй, хөгжүүлэх бодлого тавьсан. Тэгэхдээ маш түргэн, өөрөмөц ийм аргаар. Түргэн гэдэг дээр та юуг хэлж байна? Тэгээд тэн дээр тэрний Сэдэн балын сансан санаагаар хэрэгжүүлж чадах хүнийг хайсан. Би тэр хайлтын дор олдсон. Тэгээд Сэдэн бол намайг өөрийн биеэр 2 удаа том ажил тавьсан. Хуйлангийн би энэ томилолтын цаана бол айх, эмээх ийм юм байсан. Би тэгж айж байсан. Эхний томилгоо нь юу байсан? Эхний томилгоо Говьалтай аймгийн Намхорон 1-р дарга. Тий. Би 8 сар хийсэн. Тэгсэн. За энэ бол намайг одоо Говьалтайхан их дэмжсэн. Ахуй соёлонд одоо төмөр зуухтай болгож өгсөн гэдээнийхээ төв суурангуудаар одоо нүүрс гэдэг төлөш бүх эдэлж хэрэгэлдэг юм а дотооддоо хийдэг. Гутал утас гэдэг одоо цагаалтай гутлаг хийдэггүй аймаг сум гэж байгаагүй шүү дээ. Тэгээ энэ үнийг одоо нэвтрүүлсээс намайг одоо их магтаж шүтэж малыг улсын хэмжээгээр өсгсөн, анхны шуудаа гаргасан, цахилгаан жилтийн ажил хийсэн, тэжээлийн ингээд их олон аргануудыг нэвтрүүлсэн. Гаднаас аваагүй. Нутгийн Онцлогт тохируулж. Тэндээс 2 дахь томилгоо нь юу байлаа? 2 дахь нь Атар газрыг эзэмших газрын дарга. Яам эрэхтэй төрийн сайд. За тэгээ энэ чухал 2 чадах уу гэд намайг тэгсэн. Чадна. Таад намайг үнэн голоос дэмжиж хэлбэл би таны гүйцэтгүүрийг хийж чадсан. Тэгсэн. Илэн дугаа байж яасан гэсэн. Нэг босож хойноор тийшээ явж ясан. Чи яасах чаддаг юм. Ажила маргааш аваарай. Тэг чи юу гэсэн үг? Ноцтой үг байгаа гэдэг. Далд санаага ил гаргаж байгаа гэдэг. Чамаар хийлгэж яваад чамайг цааш нь харуулна гэсэн үг үү? Захаас. Яагаад? Яагаад би мэдэхгүй тэрийг хийсэн. Сэдэн бол мэдэн шүү дээ. Бүх сангийн аж ахуйд одоо дахиад үржүүлж байлаа. Дээдл нь 5-10 мянган дахиад. Гахаа үржүүлж байлаа. Пуулаа үржүүлж байлаа. За тэгээд энд ч одоо энэ Борнуурын сангийн аж ахуйд гяттай одоо Бээжин цагаан уус. Тэгээд бид гахаан өөхөд байгаа дат гаргадаг байлаа шүү дээ. Хар үнийг булга үржүүлдэг. Манай Монголын
сайд дарга нарын авгаа хөгнүүд бол цум булган болтойтой болсон. Тэдэн бол өөрөө аж ахуйн ажил хийгээгүй, амьдрал мэдэхгүй. Хоосон ном коммунизмын онол энэ үнийг мэрсээр уншсан. Та Гэди. За миний бодлоор бол тэрний уншсан нь юу л бол да. Тэ? түүний цаана тийм дал дутхыг одоо яаж уншиж чинь? За би бол тэгж ухахгүй л юм байна. Тэдэн бол ажил аваад олон хүнээ шин зүйл хийлгэсэн. Тэр хүн хийгээд цагаад ирэхдээ нийгмээс алга болчихсон. Үхсэн үү? Гадаа дотоод явсан уу? Гүйцэтгэлийг хийжсэн Тий. хүмүүс ажлын гүйцэтгэл хийж. Тийм хүн би мэдэн одоо хэрэгцээ гарвал би бүгдийн авг нэрээр нь тоолж чад. Гэхдээ намайг бид гурвыг яг тэр атсандаа хийгээд Та хоёрын ерөөсө гол зөрчилдсөн сэдв нь юу байсан? энэ бол юмыг үннээр үнэлэх. Тэр юм мэдэхгүй юмыг зүгээр нэг тийм рамканд одоо социализм байгуулна гэсэн хоосон тийм юмд одоо хоосон итгэсэн итгэлээр нийгмийн удирдах байсан. Энээс болоод хүмүүсийн бүтээн байгуулах, амьдрах итгэх санаачрыг боогдуулсан. Ингээл улс нийгэм одоо явхаа байчаал хүний гар харах Оросын эрхшээл тэрнийг одоо гол одоо улс орны хөгжих Монгол улсын байх арга бол Оросын л одоо захиргаанд байхад юм гэж ингэж ойлгосон байна да. Тэгэл Оросын бол эдийн засгийн аргаар Монгол орны баялагийг өөртөө ашиглах. 70 жил Монголын малыг хөлөөр нь аваачиж одоо консервлаа шүү дээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол ерөөсөө аваагүй байхгүй л дээ. Бүгдийг зөөсөн. Оросын үйлдвэрүүдийн түүхээдийг бол бид хангаж байсан. Тэгээд уулын одоо мөнгө банкны мөнгө хүртэл одоо шилж хөрвүүлгээд нэртэйгээр мөнгөний ханшийг хамаагүй нэмээд энэ банкны ч одоо юу ч хөл болголоо шүү дээ. Сэдэн балын одоо хийж байсан тэр ажлын тухай бол та хоёр одоо энд ярилцаад бол шийдэж чадахгүй. Тэгтээ зүгээр орхи цаг хугацаа шийднэ. За одоо наад охинтойгоо ярина. Тэг. Асуу. За. Таныг ингээд сонсохоор өөрийгөө хэлмэгдүүлж исэн ер нь таны амьдралд одоо тэр зовлон зөвхөн та төдийгүй таны гэр бүлийнхэн зовлон авчирсан улсуудыг ярахаараа та их бухимдангуй болчих юм аа. 300 жил эзэн Чингисээс хойш бусдын иргэшээлд явлаа шүү дээ. Гятад 200 жил, Оросд 100 жил. Тэгээд энэ том үндэслэнгүүд манай Монголын үндэс ухсааг одоо бадлах, хүний цөөрүүлэх, Монгол гэдэг нэрийг дэлхийн түүхнээс одоо усаж хаях ийм их хүрний бодлого бол хэрэгжиж байсан. Миний аав тайж ухсаатай хүн байсан гэж баригдаад алхахыг заагдаж 2 жил хоригдсон. Миний ахыг хэн алсан, ямар ухаантай алсан, ямар хэргийн эзэн мэдээ хэлэхгүйгээр шууд алсан. Ганц биш. Дэлхий часуулан цусны өнгөөр часуулан болно. Тэгсэн цад коммунизм ойлгогдно. Орос бол Монголд өөрийнхөө ноёрхлыг бэхжүүлэхийн тулд тэр Цэдэн балыг нэг Чоусонгийн оронд нэг хүн 51 гэж ингэж бодохгүй юу да. Тэгээд тэр хүний хайсан. Тэгээд Цэдэн балыг сонгож явсан. За энэ учиртай. Яагаад үхтэй зэрэг Монголд дээр үеэс Дөрвөд Далай хаан гэж одоогийн энэ Дөрвөд аймаг тийм аймаг байсан. Энэ бол угаасаа Монголын биш энэ Гөхнүр энэ хавьд одоо нутгалж байсан тийм Дөрвөд аймаг нүгээд тэндээсээ көөгдөд Монголд ирсэн. Тэгтэл энэ Монголын Овс нуурын энэ орёон нутгийг бол өгөөд тэгээ тэнд байргсан. Байргшаад энэ дотор Баяд гэж улс бий. Их хулгай их гэдэг. Монголчууд үнэл дүгнсэн байгаа шүү дээ. Баяд явсан газар Бадагтай, Батхан суусан газар Баастай гэж. Ер нь баядууд бол тийм.
одоо манай Сэлэнг булганд энэ хувьсгалын жилүүд асар олон малаан туусан баядууд ирсэн. Тэгээ нутгийн ардуудыг залхаасан шүүд улаан цав үнээг нийцчихэд, морийг нийцчихэд урдаас нь хэрэлдэв. Дөрвөд далай хаан энэ баруун Монголын тэмцэлтэй энэ бол өглөөрт босдог ажилсаг тийм ард түмэн хөдөлмөрч ард түмэн сайн юм бол эдний ихвээ. Тэгтээ өөрснийхөө үндэснийг бүгдийн дээр тавих. Тийм дээрэнгүй зүйл бол бий. Монголчууд бол хизээнээсээ нааш төв алхахын Монголынхаа эзэн байхыг одоо эрмэлзэж байсан. Тэгээ энэ хоёрын хооронд бол их тэмцэлтэй байсан юм аа. Дөрвөд хүн биш. Дөрвөн шар мах биш. Тийм анекдот гарч. Тэр ч одоо хэн зохиосон юм бэ? Өнөө хамтрын таних монголчууд. Ингээд ярихаар хоёлаа хэрэгт орондоо нөгөө үндэстэй яснаар ялгуурлаж ярьж байгаа. Би намайг явуулчихад өгчөөрэй. Чиний ярьж байгаа яриа асууж байгаа асуултнаас чинь би чамайг ойлгож. Чиний байр суурийг мэдjээ. Надад бол тийм чадал бий. Надад айх юм алга. Чоолсон бол Сэлэнбалыг өөднө гарах талаар бол ямар ч оройл байхгүй. Чоолсон мэдэхгүй байхад Орос хойноос нь сургуулаас авч дотоод яамны хүүрсгийг бүрэн увцлаад хардаалаад амруулаад тэгээд Монголд оруулж ирсэн. Тэгээд авэачиж одоо тэр албан тушаал томилсон юм. Тэгэхээр монголчуудыг монголоор нь өдөрдүүлэхгүй бага ястан Монголд одоо хизээний тийм тэмцэлтэй тийм үндэснээр өдөрдүүлэх ийм бодлогыг бол Сэлэнбалаар одоо хийж Сэлэнбалыг тэр тушаалд Орос дэвшүүл тавьсан юм. Чоолсон бол Монгол ихнэр авч өгөх гэж одоо их оролдож байсан. Хойно Орос мэдээд Орос ихнэр зохион байгуулж өөрт нь өгсөн. Энэ бол бодтой үнэн. Сэлэнбал биеэн одоо архинд их гүнзгий орсон хүн арх угаад нийгмийн амьдралд орж чадахгүй тийм болцсон байхад нэг хэсэг Пилатова засаг дөрийн удирдлага одоо хийж байсан. Пилатоваас улс төрийн товчооны гишүүд айдаг байсан. Хэнийг ямар ажилдаар тавих хүртлийг Пилатов мэддэг тийм үе бий. Оросын тэр Монголыг холоончлох бодлогыг бол амь насаараа дэмжиж тэрний төлөө л үйлчилсэн хүн. За ийм. Тэгээд зүйлд Оросын гарт үгсэн яахарахгүй. Ярих юм ярихгүй мэдээд шүү дээ. Чоолсон гүхэд Монголын бүх ард түмэн нулимс гаргаж уйлсан шүү дээ. Сэлэнбалыг өглөө гэдгийг дууснаас биш тэгж Монголын ард түмэн уулаагүй. Тэгтэр ард түмний үнэлгээ байгаа бидээ. За тийм юм. Миний энэ бол үнэн биенийг баталж чадна. Надтай санал нийлэх манай Монголын ухаантангууд түүхчид олон бий. Анх хөдөө цөлсөн штэ харин руу аваачаад тэр цөллөгч нь тэр хурал дээр Сэлэнбал даргаыг огцом шүүнжилсний дараа болж тэрний дараа тэрний одоо тэрний үр дүн биз дээ. Тэгээд намайг шоронд оруулаж шоронд хорж тэгээд олноо тасалж намайг шоронд ороод гарцсан байхад намайг өгсөн гэж одоо дотоод яамнаас зориуд тийм цуурхал одоо нэвтрүүлж байлаа шүү дээ. Тэр бол бодтой. Хувь хүний хийж байгаа үйл гэхээсээ илүү цаатлын том хүчин зүйл байсан биш үү? Нийгмийн ахуй гэж байна. Тэр үед Оросын мэдээлэл байсан. Тэ. Тэр ямар нөлөөтэй байсан. Та бүгдийг ойлгож ирсэн тийм үү? Бүгдийг ойлгохгүй яа. Тэгэхээр та хэрвээ тэр их зөвлөлт холбоод улсын одоо нөлөөнд ор хэрвээ та Сэлэнбал даргын оронд байсан бол сүрч чадах байсан уу? Тэр том ари өөр арга. Шудраг арга. Одоо энэ арчлын арга. Энүүнийг гаднаас сургуулж үүхгүйгээр ард түмэн дотроос өвөг дэмэгдийн хаан дотроос гаргаад дүвшээл тэгэл санснаа хийж чадах байсан. Би бол философи гүн ухааны мэрэгжилтэй хүн. Би бол тэр коммунизмыг Монгол оронд одоо хэрэгжүүлэх тэр байтугай дэлхийн
бүх орнууд улаан тугаар бүрхэгдэн л гэж бүрхүүлэхийг үзэн л гэж бодож байсан. Тэгээд сүүлд ажил хэрэг дээрээ бол энэ бол бүтэхгүй ажил. Хүн төрөлхтний түүхэнд ерөөсөө тийм нийгэм байгуулалтын систем гэж байгаагүй. Зохион болдгоо. Та ер нь амьдралынхаа хэдийн үеэс үннийг ярихад айх юм байхгүй гэсэн бодолтой болсон юм бэ? Би намын хан билетийг Өгөхдөө энэ заалнаас көөгдөд гарахтаа сууд байсан байраа машинд очиулаад өвлийн дэсгэм хүйд даалгарсан хоёр гөвшин ийш дөнгөж 30 гатарсан миний олж ирсэн залуу сайхан гөөхөн надад бол тэрнээс өөр амьдрал байхгүй. Тэрүүнтэйгээ хамт гарч байгаад над айхчин баггүй, иччин байхгүй. Агчин та нар өөрснөө өөрөө устгана. гэр оронгүй бол чи ахаа хойноос нь тэгж хилээ зогсож байгаа юм уу? Тийм. Тэгээд одоо нэгийгээ тийм бэрхшээлтэй тэгээ өвлийн хүйтэн улирал байсан шүү дээ тэр үед чинь. Хөдөө хөөгдөл явах болохт нь л одоо энэ хүний ганцаар ингээд явуулж болохгүй юм байна. Би хамтлан явах хэрэгтэй байна гэсэн бодолтой л би ч ажилласаа хөөгдсөн халагдсан. Тэгэл тийм ажилтай байсан хүнийг маллахаар ингээд явуулж яхад чинь ганцаараа би юу бодоод үлдэж явах вэ? Тэгээд хөдөө очиад явах дээ би малчин хүний хүүхэд. Одоо муу хэрвээ муу маллаж муу нэр дуулах юм бол одоо улам муу нэр дуулаад одоо юу ч гэдэг одоо бүр дарамтанд орно шүү дээ. Тийм учраас 6 жил маллахад бит хоёрын ажил ирнэ хүний дор орж байгаагүй. Тэр суманда одоо ерөөсө дээгүрт нь л орж исэн. Тэгэл одоо тэр сэтгэлийн хатал байсан байхтай тэр үедээ. Засгийн буйнаар намын төвөрөнд 1000 цаасны цалинтай эхэлж ажилд ороо. Тэгэл 1500 2000 цаасны цалинтай сайдны зөвлөлийн гишүүн төвөрөөний гишүүн тэр байлаа шүү дээ. Тэглэг байх. Тий. Тэгэл хонь хариулсан. Нэгдлийн хонь хариулаад нэг сар хонь хариулаад цалин авсан чи 17 цаа 50 мөнгө авдаг юм аа. За. Тэгэл би 6 амбул Аа. тэр намайг их юм санагдуулсан. Тэгэхээр одоо засаг төрөөс би мөнгө олж чадахгүй байна. Өөрийнхөө хар булчингаар ажиллаж одоо мөнгө олж гэр бүлэнд хижээхээс яах вэ гээд тэгэл хурганы арьсэлдсэн. Тэгээд миний амьдрал бол 5 төгрөгөөр күнээс аваад элдээд элдсэн арьс 15 цаасаар күнд зараа. За. Тэгэл би одоо сарын дотор 800 цаас олсон. Тэгэл би цаашаа имэйлийн гүйлэм хийсэн. Та их уран хүн гэсэн. Амьдрах хүсэл байсан учраас тэр намайг сургасан. Ингэж л амьдрсэн. Тэгээд намайг одоо уран удган гээд 9 шидээр ярьдий. За. Хүн чармайхал юм бол бүгдийг хийж болох юм. Тэгээд яг л шоронд орсон шалтгаан чи. Шоронд ороход бол тэгээ би хөдөө очиод бас хангалуу нэлээ машаантай, мотоциклтай. Би бол хор шартай. Тэгээ сайд дарга хийгээд авч болдгоо цалинг би хөдөлмөрөөр амьдэрч олно гэж ингэж бодоод хөдөө ард түмний дотор арилжаа намаа хийсэн. Хуваараа юм хийсэн. Ингээд би одоо мөнгөдсөн, малжсан надаар бол энэ авто тээврийн жолооч нар их очдог. Энэ жолооч хүн гэдэг чинь одоо бадарчин хүн гэсэн. Монгол улсын нутаг болгондоор дэлж явдаг, ярьж явдаг. Тэгээд намайг одоо магтан шуугаад одоо тэнд сайхан амьдч байна, сайн байгаа. Ингээд ярихгүй юу. Тэгээд тэрнээс зөв үсэж намайг хүнтэй уулзуулахгүй. Бөглөө тийм газар одоо Байлах гэж. Хорж байх юм зорилго тавьсан. Тэгээд тэнд бол намайг тэр тортой захилгаан дамжуулсан хашаан дотор л одоо хорж байх. Тэр дотор л байлгаж байх. Хүнтэй уулзуулахгүй. Ийм л зорилго тавьснаас биш надаар их ажил хийгээд мод бэлтгэе гэж бодоог. Сайхан амьдрч байсан. Тэгсэн чинь намайг гэвгэнт одоо гомбосор намайг илэрхий хар оронд одоо авчих ажил явуулсан. Би хор шартай тэрүүнтэй бол илэрхий тэмцэл хийсэн. Тэгээд байсгаад нэг хүн ирж надаас одоо элдвүүдэгээд юм асуудаг. Тэрний үгээр өвөр хангаан сант суманд би арилжаа намаа хийжсэн. Тэнд би 6-7 жил амьдэрсэн. Тэм хүний мэдхүү, тэм хүнтэй тэм намаа хийсэн. Тэр хувийн наймааг бол хуулиар хоригддог зүйл байхгүй. Намын наймаа гэдэг том явал оршооны тогтоосон үнэтэй имийг
тэр үнээр нь оршооноос аваад цааш нь хүний гард Дамлан дараа. дамлаж үн хожид зарахыг бол дамын 8 гэдэг байсан. Би тийм юм бол хийгээгүй. Одоо дотоод яамд тийм юм мэдэгдэл өгчээ. Тэр чин Харган томор босрон гэдэг нь хаана байсан? одоо хар орны сангийн аж ахуйн дарга. Оо за. Тэр надаар тоглож баатар болох гэж байгаа хүн байхгүй юу? Аа, зөв. Тэгээ баатар болцсон тэр. За. Нэг удаа машинаас нь гаргаж яваад газар гуйдаад багалдуурын шахаад За. ингээд одоо хүний худалдаж идэж бай. Чамд өөр чадал байна уу гэж би одоо тэгж байсан хүн байхгүй. Тэгээ тэрний хонзонгоор орхоор намайг шилжүүлсэн байгаа. Хүн зодсон хэрэгтэй. Тэр юу гэсэн хүн додсон тэр тийх сүртэй юм биш. Одоо хувийн үйлдвэрлэл явуулдаг, дамын 8 хийдэг. Тэгээд нэг 2 бяруу нэг айл дээр тоолуулсан байсан тракторын жолооч тэр. Тэр тэдний хүлэнд байж исэн юм ерөөсөө. Тэгээ мал дарсан. Тийм 3 хэрэгээр. Хамтдаа бол мал маллаад хамтдаа одоо тэгээ нутаг ус заагдаа явхад бол гэр бүлэрээ элэг бүтэн байгаа. Элэг бүтэн байсан тий. Тэгээ шоронд явуулчихар чинь бас л арай өөр юм Шоронд явуулах үед их хэцүү үеийн ихтэй зэрэг би отхон охиноо төрүүлээд 2 дугаар төрөхөд төрүүлчихэд төрчхөд яг 2 хоноод байж явах хугацаанд өгнийг барьж аваад шоронд хийцсэн байсан. Яг нөгөө юу хэрэг юу яах юм хэрэг уншина гэдэг л юу гэдэг л тийм яг тэхийн өмнө ял уншихын өмнө нэг 3 минут бид нарыг уулзуулах болд юм аа. Тэгэл өнөө өлгийтэй хүүхдээ тэрэл нөгөө гартаа хүүхдээ чирээл ингээл тэр танким руу ингээл ороод тэр дунд орчин зүгээр ингээл шууд дайрал ингээл явж исэн чинь нэг тэр хурал дээр нэг юм бол бичээд исэн нэг залуухан охин байсан юм аа. Тэр ирээл өнөө чинь хүү танаад хүүхдийнхээ толгоогоор хаалгас авчлаа штэ. Хүүхдээ алах нэг л та хүүхдээ надад өгчих. Тэрч хүүхдээ надад өгчих гэл нөгөө чи хүүхэд тэрэл та хүүхдээ хөтлөөд явгээд нөгөө хүүхдээ би хөтлөө. Тэгэл орсон тэр доошо падвал руу орсон шиг санаж байгаа юм. Тэгэл уулзуулсан. Тэгээ нэг олон хамаатангийн усууд ирсэн чинь цөмөөрөө шавчихсан энэ дэр чинь надад үг солих чи ямар болцоо байхгүй. Би үг сольж чадахгүй уйлал. Тэгэл тэр дундаас л зайлвал бие сайн бодорой чийлэгд надад хэлж байгаа байсан. Тэгэл өөр ч юм яагаагүй тэгээд гарч ирсэн. Нэг тэгж нэг 3 минутын хооронд тэгж нэг барааг нь хараад тэр том даргын өмнөөс тэр том тогтолцоог тэр чигт нь удирдах байгаа даргыг шүүмжилж хэлнэ гэдэг бол бас аимшигтай зориг л доо зоригийн асуудал. Тэгэхээр та тэр зоригийг тэр үед гаргаж байсандаа харамсдаг уу? Гэхдээ их хүнд үйлдвэрлэлээр яах юм холон юм явда одоо яа нэг хэлцээ юм чинь одоо яадаг ч арга байдгүй. за тэр бэрлэгийн шоронд ачигдсныхын намар эргэж очих болд юм 11 сард. Тэгэл нэг юм уулзаад тэгэл уйлаа болцоогоод тэгэл нэг хувцастай нэг сууж байгаа хүн чинь нэг хоёуг ороод иргэн гүтэл гоцсгээл босох юм. Тэгэл яг нэг 30 минут уулзаад байж исэн чинь нэг хөөхөн орж ирэл юуны сургууль хүмүүжүүлэгчийг танилцуулаад өөрийгөө нэг хөөхөн орж ирэл одоо олоо хуцгаа эргэлт дуслаа л гэдэм бэ. Тэгэл дуусаад гараад явах боллоо. Тэгэл яг л тэр хугацаанд гарах юм чинь яа хүний мэдлэл хүн чинь. Тэгэл буцах боллоо. Тэгсэн нөгөө хүүхэн ингээд хамт явж исэн чинь нөгөө та надад хүүхдээ өгч хүүхдээ чинь би тэрвэрэд явъя. Та хүүгээ хөтлөөд явгээл. Тэгээ та одоо манайд очтоо гэл. Бүр ингээд одоо нар жаргаж байгаа. Тэгээ одоо очихоос яг өөр одоо очих газар байхгүй юм чинь тэдний яваад очисон. Тэгсэн чи өнөө хүүхэн чинь зайлуул цаймаа хийж өгөөд сүйд болоод Тэгээд бас яг хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс бас таарад ичээд хүний сайхан сэтгэл гэж бас тэр эмэгтэй бол тэр сургууль хүмүүжүүлэгч эмэгтэй их сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэр хоёрыг би одоо ингээл дандаа дурсдаг байхгүй юу. Тэгсэн чинь нодон тэр хоёулаа надтай уцаар ярьсан шүү дээ. Тэгээ Ванчин Сүрэн гэж хүн байсан зөв хараагийн төлөөлөгч. Тэгээд тэр хүн зөв юунаас Эрдэнтээс ярьж байна. Тэгсэн чинь нэг хоногийн дараа ч үлээ нөгөө хүүхэн маань бас ярьж байна. хүний амьдрал их баялагтай, хүний амьдралын зам урт тий. Тиймэрхүү юм болж исэн да. Тэгээ яах вэ? Хөрхи олон төмний хүчээр, ер нь олонний хүчээр л хүн чинь амьдрч явд юм байт тий. Манай хамт ажиллаж исэн мусаа хүүхнүүд маань намайг их дэмжиж исэн.
сайхан байдаг байсан. Үргэлжил миний зовлон жаргалыг хуваалцаж явдаг байсан. Тэгээ хэдэн жил суусан Шорон? Тэгээд намайг 6 жил жирийн дэглэнтэй шоронд хоригдох. Бүх хөрөнгөний хураах. Давуу заалт хэрэггүйгээр Таслаа. тий тасалсан 3 жил нутаг заах. Ингээд хуулиар тэгэд тогтоосон байхгүй. Тэгээ 6 жил суусан уу яг? Тэгээ би 5 жил гараа суусан. Та тэнд юу хийсэн? Шоронгийн эмнэлгийн тогооч, совилагч. Тийм ажилтай. Бас мөнгөтэй болон 8 хийн. Тэгээ нэмэг үүж одоо энэ дээлийн товчмовч тэгээд ийм юмнуудыг ч одоо хийлээ. Мөнгө аяг хийлээ. Тэгээд энэ хүнээр заалгаж хийгээд байсан юм уу? Төрөлхийн урд үүртэй хүн байсан. Хүнээс л заалгаад сураал. Тэгээд тэр чинь нөгөө цөмөр хугацаатай. Өнөө шоронгоос гэр оронд очиод авгаа хөөхтэй одоо бэлгэсэлттэй очиод хөөх юм. надад захиалга өгнө. Би тэрнийг хангаж өгнө. Ийм л байсан. Болдгоо баруу үгэн гэдэг шиг бүр нэрээ. Яагаад ч нэмэргүй хүн байж та. Тэгээд нутаг заагдсан чинь уул нь тэр ямар газараас шоронд орсон байна вэ? Тэр газар нь нутаг заадаг ёстой байхгүй 3 жил. Тэгээ би хар оронд л очих ёстой. Тэгсэн намайг Гөвсгөл аймгийн Баян зүрх суманд тэнд намайг нэгдлийн бригадын даргаар томилсон. 90 насан дээрээ энэ их ирч хүчтэй та ингэж одоо бараг надаас ч илүү ярьж хөөрж байгаа нь гайхамшигтай байна. Тэгэхээр та залуу тэр эд тэмцэж явсан насандаа бол бүр гайхамшигтай зоригтой. Тэгсэн тэмцэж байсан. Би одоо тэр шоронг намайг дасалсан эрүүгийн байцаан шийдэх хуулийг би чэйжээр бүгдийг мэддэг байсан. Тэгээ намайг одоо шийтгсэн ямар ч ялын үндэс байхгүй. Энүүнийг би илчилж одоо хэлж байсан. Тэгээ тэр ярилцлага энэ магнитофонд бичигдсэн байгаа. Тэгээ тэрнийг одоо энэ манай дөрөвчийн хуулийнхан устгасан байна. Одоо миний хувийн хэрэгт байхгүй байгаа. Тийм үү. Ерөнд ингээд их хэмжээгээр хүнд гүтгүүлж явах үед тайлбар хиймээр санагддгүү, таг дууга баймаар санагддгүү. Тэр ер нь цаг нь болоогүй нөхцөлд бол тайлбар хийгээд дэмэргүй юм билээ. Хүлээж явах нь. Тэгээ таны чинь шоронд орохдоо бас нэг хутга шүүг хүнд гаргасан юм энэ төр гэж ярьдаг тэр үнэн үү? 15 жил миний эхнэр хүүхдүүдөө паспорт байдгүй. Эмнэлэгт үзүүлж болдгоо, нэг газараас нөгөө газар шилжиж болдгоо, ажилд орж болдгоо. Юу яасан бэ? Хөдөө очиод бага охин 1-р ангид суух болчихсон. Том охин одоо 8-ын дараа 9-р ангид орно шүү дээ. Тэр ангид сургуульгүй сандсан. Тэгтээ тийм сургуультай газар шилжүүлжэл гэж өргөдөл өгсөн байхгүй. Тэгсэн хүлээж авдаггүй. Тэгтээ би одоо залуугийн омог ааг юм Лусаар амтангийн гэртэн би том хитуудахтай. Монгол дээл утсан тэртэй. Хөдөө тийм байсан. Тэгээд хаалгын түгжээтэй багт нь түгжээгийн хуг татаад ороод. Тэгээд гараас нь вайнд орж байгаа час улаан царайтай вайнд гэтэж байна. Гараас нь шүүрж яваад өөд татаж гаргаж ирээд утгаан суг татаад. За чамайг одоо ална. Гэхдээ чи амандаа эзэн бол чаддгүй чи бол амьд явахын хэрэггүй чамайг одоо энэ вайн дотор чинь би энэ утгаараа ална. Би бол нийгэмд үнгүүхэн та нар намайг барьж яваад тэгэл алах юм байгаа биз. Тэгсэн чинь би маргааш зэдэн бол дарахтай яриад хоны чинь авахгүй наа. Тэгээ маргааш нь дарахтай уулзсан хоны чинь авахар болсон. Чамайг одоо дунд сургуультай хар хорны сангийн аж ахуйд бригадын дарга. Одоо тарай бригадын дарга гэдэг чинь 500 гаруй цаасны цалинтай том ажилтай тийм ажил байд юм л да. Тийм юмар өгнө. Тийм л нэг явдал болсон юм. Тэр бол эр хүний л одоо байдаг ажил. Гэхдээ энэ бол одоогийн үеийн залуучуудад энэ төр ярихад бол нэг сургаалтай юм биш л дээ. Тийм ээ. Тийм ээ. Сүрдүүлэг энэ худал шоу хүн алгах гэж хүн ална гэдэг үг чи амнаас гаргах хэцүү шүү дээ. Тийм амар ажил биш үү. Энэ бол болдгүй юм байхгүй юу? Үгүй би бол галзуу өвчл тусчээж магадгүй. Халдаг, халууцдаг энэ улс төр үннийг ярих та.
Монгол Ардын Хувьсгалын Төв хорооны 6 дугаар бүгд турлаас тогтоохон. Монгол Ардын Хувьсгалын Төв хорооны гишүүн сангийн аж ахуйн удирдах газрын дарга Лохууз, статистикийн төв газрын дарга Сурмаажав, Өмнөг аймгийн намын хорооны дарга Нямбуу нар нь Монгол Ардын Хувьсгалын бодлого төв хорооны үе ажиллагааг гүтгэн шүүмжилж, намын интернационалч чиг шугамаас ухран үндэсний үзлийг дэмжиж, үйл бүтэх оролдлого хийснийг Монгол Ардын Хувьсгалын Төв хорооны гишүүд орлогчид намын нэгдэл интернационализмын үйл хэрэгт хортой аюултай зүйл хэмээн эрс буруу шааж Лохууз, Сурмаажав, Нямбуу нарыг төв хорооны бүрэлдэхүүнээс хасч Монгол Ардын Хувьсгалт намаас хөөн нутаг зан суулгасгав. 1964 оны 12 дугаар сарын 22-ны өдөр. Уран дарахын гэдэг чинь яг амьдралын шаардлагаар хүн бүхэн бас уран болчихгүй шүү дээ. Энийг бол хүн болгон хийж болно. Тэр биеэ дайчлах. Хүн юм хийдэ гэсэн тэр ирмэлзэл, төмүүлэл. Энэ л хүнийг юм сургадаг, мэдүүлдэг тийм зүйл. Тэгээ биеэ дайчлахгүй байна. Энэ улаан тийм учраас юм сурахгүй байна. Улаан үнэмлэх юуны үнэмлэх юм бэ? Миний одоо би их хурлын энэ их хурлд би бүртгэлтэй. Их хурлын анхны ардчилсан үндсэн хуулийг 70 хэдэн хоног удирдах байж одоо батлуулсан тийм хүн. Улс гэж тогтож, улсын сүлдэт албаны шин зохисыг шийдэж, Монгол улсын дөрөвдөх үндсэн хуулийг олон талаас нь нэгтлэн хэлэлцэж баталлаа. 1992 оны 1-р сарын 15-ны Өлзий Дэмбэрэл тэрхэн сайн өдрийн өглөө 9 цаг 38 минутад Монгол улсын шинэ үндсэн хуулийн эхийг нотолж төрийн шинэ сүлдэт албааг залах ёслолыг бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын дараа урт насан нээж үхэллээ. Ардын их хурлын дараа урт насан Монгол улсын шинэ үндсэн хуулийн их хувь дээр гарын үсэг зурж ардын их хурлын тамгыг дарлаа. Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болой гэж бичсэний дор Монгол улсын ерөнхийлөгч Пунсулмаагийн Очирбат хэмээн гарын үсгээ зурснаар үндсэн хуулийн их баталгаа чиглэлээ. Ийхүү ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан 76 хоног хуралдаж өндөрлөө. Шинэ үндсэн хуулийг баталснаар бидний орныхон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаажлтыг хангаж нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дэлхийн олон улсын хөгжлийн хамтлаг тэдэнтэй хөл нийлүүлж алхах бололцоог бүх талаар хангасан хууль зүйн баталгааг бий болгож Монгол улсын мандан бадрахын үндэс суурийг тавилаа. Сүүлд тэгээд Лохуузгай анхны одоо шинэ үндсэн хуулийг батлалцахад тийм ээ одоо гар бие оролцож буцаад одоо төрийн ордондоо орж ийлээ шүү дээ. Тэр үед та юу бодож вэ? Үлэмжийн чамаараа төгөлөдөр одоо сайхан цаг ирнэ. Одоо ер нь ардчил гэдэг юм ийг л үнэн голоос одоо ардчлалын анхны хурал боллоо шүү дээ. 2 сарын 18-нд тэгээд хурал болж исэн. Тэгэхэд манайх яг телевизэд байж байгаад гэрт байж байгаад байр өгөөд байранд орж нүүж исэн байхгүй юу. Нэг цас ороод ингээл тэгэл бид нар нүүгээл ямаа зөөгөл тэр хооронд би тэр хурлыг ерөөсөө зай завсаргүй ингээл зурагтаар хараад 2 нүдний нулимс асгаал. Асгаал хийсэн баг тийм. 2 нүдний нулимс өөрөө ирэхгүй асгаал хийсэн шүү дээ. Тэгэж баярлж исэн. Тэгэл одоо ийм сайхан цаг ирж ийм юм болд юм байна. Ингэсний үр ачил одоо ийм юм болд юм байна л гэж бодож исэн. Тэгэл маш их баярлж илаа. Яагаад чин тэр ардчлалын тэр хурал хийхэд миний сэтгэл маш их хөдөлсөн ерөөс. Тэгэндээ тэглгүй яах вэ? Үгээр илэрхийлэх юм аргагүй тийм. Монголд ардчил тэгээд хийж ардчилсан засаг тэр тогтсон энэ нөхцөлд л энэ 65 оны сүүлчийн хэлбэг дийлээд
цагаатаж тэр хүмүүсүүд бол эргэж одоо эрхчлөөгөө эдлэх болсон. Ардын их хурлын урлагч дараагаар депутат Мондо, Батбаяр, Жагай, Лохус нарыг сонгож баталлаа. Та анхны парламент байгуулахаас өмнөхөн Тийм. улсын баг хурал тарсны дараагаар ардын их хурлын орлогч дарга байсан. Таны шархыг За. Монголын төр За. мэдв. Бий болоод сэтгэлийн шарх, ухааны шархыг чинь өгсөн үү? Нэг сая төгрөг бол хэлбэгцэн улсууд өгсөн. Энэ бол юу ч биш. Тэгэхэд улсын эдийн засгийн чадал их муу байлаа. Тэгээ яг уу тэрүүнтэй эвлэрсэн. Одоо энэ хэлбэгцэн улсын тоо бол их багассан. Гэсэндээ 37,8 Энэ ч одоо элмэгц улс чинь тоон цөөрөөд байгаа юм биш, үхээ цөөрөөд байгаа юм биш үү? Тэг үхээ цөөрөд одоо байгалийн хуулиар үхээ цөөрөд одоо миний үеийн улсууд бол бараг байхгүй ш. Тантай хамт байсан Сүрмааж, Нямбу. Тэгээ бүгд бурхны оронд одоо явлаа. Нямбу надаас нэг ах, Сурмааж хоёр ах тийм л хүн байсан шүү дээ. Би бүх руугаа хүлээсэн. Өнгөрсөн Сэтэнбалын даалгавар биелүүлээгүй нам төлөвлөд бүх руу би өөртөө хүлээсэн. Бодоод байхад миний нөлөөнд 300-400 хүн амьдрал үргэлжсэн. Одоо тэдний хүүхдийн дотор амьдрал хүн зөндөө байна. Тэрнийг манай ардчил нөхөж их хөстэй байдэ. Тэгсэн чинь ардчил энэ өнгөрсөн 10 жил хийсэн би ажил болсон юм. Бочтой алга. Ийм тайван чөлөөтэй надтай ярилцсан ардчлалын нэг ч хүн алга. Энэ улс төр гэдэг чи юу юм бэ? Энэ чи нэрийн бид нар өөрөө өгсөн, өөрөө зохион байгуулсан. Тийм амтэн шүү дээ, хиймэл юм шүү. Та ингэж хэлэх гээд байна. Тухайн төрийн мөн чанар гэдэг бол тэрийг бүрэлдүүлж байгаа хүмүүсийн мөн чанараас их шалтгаална хэлэх гээд байна, тийм үү? Ягарахгүй. Хүн улс төр нийгэм сайн уу бүгдийг хүн хийж байгаа. Та ер нь аль зэрэг хүй юм бэ? Сайн хүй юм уу? Би юу? Би өөрийгөө муу хүн гэж ерөөсөө үздэг. Бялдууч, долгоноор, худлаа хэлдэг тийм улсыг би үзий ядж үзсэн. Та бол сайн хүн байхаасаа илүү шинэ хүй юм биш үү? Нийгмийн шинэлэг үзэлтэй. Ингээд альва юмд ерөөсөө шинэлэг юм. Аха. Энэ үнийг бол одоо би эцэс төгс хүртэл одоо дэмжиж. Хамгийн дуйлантай сэхэтэн бол та мөн. Тэгтээ би боддгийн одоо үед бол юу гэж ярьж байгааг бол ардчил лохоо зугаагаас эхэлсэн гэж. Юу гэж бодож явдаг бол ардчил үнэхээр надаас эхэлсэн гэж боддог лөө. Ардчилыг бол энэ хүүхдүүд минь хийсэн юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг болов гэдгийг асуумаар байна. Гүй би бол ардчилыг эхлэгч тийм гавьяатай хүн биш. Би бол өнгөрсөн нийгмийн ардын хувьсгалын анхны одоо сэхэтэн. Ер нь ийм нэг үг байдгийг. Шин нийгмийн шинэлэг зүйл хуучин нийгмийн хэвлий дотор бий болно гэж. Мөн. Тэгэхээр энэ одоогийн энэ ардчлалын шин юмны их усүр нь тэр хуучин нийгэм дотор бий болсон байхгүй. Тэрүүнийг дарж нухчаах ийм зорилготой хуучин засаг бол ажиллаж байсан. Хизээ нэгэн зэт Оросын иргэшээлээс гарч Монгол энэ Азийн төв өндөрлөг энэ дээр эцэг өвгдөөс эзэн байсан тэрчгээр эзэн байх тэрний төлөө би бол тийм санаж явсан миний сансан санаа ардчлалынхантай нийлсэн тэгээд одоо хэрэгжиж байна. Тэгээд намайг ардчлалтай холбоод яривал ярьж болно. Би тэрний эцэг болдож тэгж тодорхойг хүсэхгүй. Английн ерөнхийлөгч Черчилль хэлсэн байгаа шүү дээ. Ардчлал бол их заваа болох их дутагдaltaй тийм засаг юм. Гэсэндээ ардчлалаас өөр тийм өнөөхөндөө авах засаг бол байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэрний би итгэдэггүй байсан. Сүүлдээ энэ ардчлалынх нь юу л бол да их заваа
Болох тэмцэл муутай. Тэгээд бүх юм дураар нь тавьдаг. Тий. Нэг тийм дутагдал байна. Таныг хурц хүн гэвэл та хүлийн зөвшөөрөх үү? Кели гэсэн юм би зоригтой кинич айдгүй үний юмны төлөө би өөрийгөө зориулдаг л юм. Би залуудаа арх угаагүй. Тамхи татаагүй. Арх тамхи бол ерөөсөө хүний амьдралын дайсан. Өнөөдрийн энэ нийгэм болж байгаа боломж нөхцөл Монголын өнөөдрийг юу гэж харж байна та? Одоо манай бүх булаа бол дандаа хаалттай. Шудраг биш явдал хүний хүн биш бол араатан болгож хөөрөгд байна. Одоо бол хүний харанхуй тагдуга. Дуурсан хүний чамайг алан шүү гэж айлгадаг. Алжиж байна. Тэ? Маш энэ хэрэгжилгээсэн коммунист аргыг манай нам бол өөрчлөөгүй. Тэр ардчил гэчим чөлөөт байдаг. Энүүнд одоо хэлжиж орсон юм маш бага байна. Яаж эхэлэх үү? Яг олон түмэнд ойлгуулах хэрэгтэй. Энийг ойлгуулдаг арга хувьсгал намын сурталчилгын арга. Яг ухуулагч нар тавих хэрэгтэй байна. Яг энэ үед та бит хоёр ярилцж байгаа энэ үед бид нээлттэй нөө хүсчихсэн ардчлалтай нийгэмд амьдарч чадаж байна уу? Ардчлал. Эдгээр дураа ашиглаж байна. Энэ хугацаанд хувьсгал намтай нийлээд хамтран ардчлалын эсрэг, ард түмний эсрэг ажилласан. Эдсэн. Бид нар ардчлалтай нийгэмд амьдарч байгаа үнэ. Ярилцсан нь ярьсан нь хамтдаа юмд ундаг үед бас амьдарсаар байгаа мó да гэж бодох үе байх юм аа. Тийм учраас би бас таныг хайрлах юм аа. Хайрлах үүднээс бас дахин асуугаад байгаа. Аахгүй. Энэ яриан дээр намайг буруутгаад шийдэг. Би тэр шоронд чинь сууж үзье. Дахиад сууя. Итгэл үнэмшил би суун. Сонгогч ард түмэн дараагийн сонгуулийг яахыг тэд мэднэ. Бид гिचрээ мөнгө хаяагаад нэмэргүй. Гिचрээ аваар жүжиг гаргаад нэмэргүй. Ард түмэн өөрснөө мэдээд сонгоно. Ардын нам, ардчилсан нам хоёр. Энэ хоёр хоёулаа сонгол бараа байхгүй. Хоёулангийн дайлуул. Это ажил гэж үнэлэгдэнэ. Ийм л хувь тавилан бид хүлээж байна. Улс төр гэдэг бол хоосон зүйл их худлаа юмын дотор их ордог. Амьдралын хуйлдаан улс төр одоо тийм булаа амьдралаас гадуур ёс үсээр хоололж идэх гэсэн ийм ирмэлзэлтэй хүмүүсүүд бол улс төр дэх дуртай байгаа. Монгол Ардын Хөсөлтөмийн төвхөрөөний 6 дугаар бүгд турлаас тогтоохон Монгол Ардын Хөсөлтөмийн төвхөрөөний гишүүн сангийн аж ахуйн удирдах газрын дарга Лохууз, статистикийн төв газрын дарга Сурмаачев, Өмнөг аймгийн намын хорооны дарга Нямбуу нар нь Монгол Ардын Хөсөлтөмийн бодлого төвхөрөөний үе ажиллагаа гүтгэн шүүмжилж, намын интернационал жижиг шугамаас ухран үндэсний үзлийг дэмжиж, үйл бүтэх орлого хийснийг Монгол Ардын Хөсөлтөмийн төвхөрөөний гишүүд орлогчид намын нэгдэл интернационализмын үйл хэрэгт хортой аюултай зүйл хэмээн эрс буруу шааж Лохууз, Сурмаачев, Нямбуу нарыг төвхөрөөний бүрэлдэхүүнээс хасч Монгол Ардын Хөсөлтөмөөс хөөн нутаг зан суулгасгав. 1964 оны 12 дугаар сарын 22-ны өдөр. Монгол тулхтны 100 эрхэм. Таны хүүхдүүд дундаас тань шиг ийм одоо их зоригтой одоо энэ нийгмийг одоо ингэж ил тодор шүүмжлэх хүүхэд гарч одоо тийм хүү байлаа гэж бодоход та ер нь хэлэх нь зөв гэж хэлэх үү? Хэлүүл дэмий гэж зөвлөх үү? Зүгээр ер нь энэ улс төрд их утгалцсны хэрэггүй. Бор амьдралын мөр хөөхөн зүйтэй юм байна гэж хүүхдүүдэд бол зөвлөдгөө. Даа улс төрд бол ер нь насан залуугаас улс төрд орох ер нь тааруу юм. Жаахан ахмаг насан 50-60 наснаас хойш улс төрөөр оролдож хөөцөлдөх нь одоо илүү ашигтай тэр хүндээ нийгэмдээ. Таны хүүхдүүд одоо танаар овгилж байгаа юу? Тийм ээ. Одоо. Тийм.
Сургууль Охин соёлд маань- орохоос ахуулаад Охин өөр овгоор овгуулж ээж Оросд сургуульд сургууль явсан. явсан. Баг хамгийн бага охин нь тий. Бага охин баггүй хоёр хоёулаа миний овгоор овгуулна. Хамгийн том хүү бас миний овгоор овгуулдаг. Зүгээр гэр бүлийн тань дотор хүүхдүүд чинь аав яах гэж тэгсэн. Тэрнээс болоод одоо би тэгэхэд сургууль соёлд яваагүй ч гэдэг юм уу. Тийм гоморхох зүйл яг танд шууд Тэр байна хоёр. Тэр бол байна. Тийм шүү. Ер нь тэр миний ерөөсө хамгийн харамсч явдаг л тийм тэр. Үр хүүхдүүд маань боловсрал муутай болсон. Сургууль явуулаагүй одоо тэгэл үргэлжил хавчигдаж хахигдаж одоо эсэргүү хүний хүүхд гэсэн байдлаар сургууль дээр одоо хүүхдүүд ч гэл хавчна, багш нар ч гэл хавчна хичээл номон дээр нь одоо сурлага мурлаган дээр нь одоо дүнгийн хасах жишээтэй. Жишээ нь манай том хүүгэл одоо цэргийн сургуульд явуулах байсан чинь шалгалт өгөөд одоо тэнцчихэд байхад л Орос сургуулиар цэцэрлэгт байсан хүүхэд. Тэгээ орос хэл дээр зориуд унгаагаал тэгэл хасаа хийжсэн шүү дээ. Тэгээд аав нь ингээд шоронд яваад ингээд юу ачхтай зэрэг чинь одоо бид хэдийг одоо дүүнэрийгээ тижээхийн тулд тэгэл ажил хийгээл ихэлсэн тийм л хүн байгаа. Тэгэл одоо хүүхдүүд маань ерөөсөө маш их харамсмаар яасан байсан л та. Шанагхан сүү тоо цаг сүлдэг шиг халуун сэтгэлийн дэмэхийн хайр мэт бидний амьдралыг гээгүүлнэ. Монгол бахархлыг дэмжигч Хас банк. Улс төрийн хүрээнд хэлмэгдэл гэж байсан юм байна. Гэр бүлийн хүрээнд хэлмэгдэл гэж байж болох уу? Байж болно. За. Тэр бол одоо гэр бүлийн дотор таардгүй, тохирдгүй, нэгнийгээ бас гүтэрхийлдэг, доддог, нүддэг ийм явдал бол байна. Энэ бол буруу юм. Тэгээд секс амьдрал гэж байгаа. Энэ таарахгүй гэж байдаг. Нэгэндээ гологдох тал байдаг. Тийм учраас өөр бусдыг хайдаг ийм явдал бол хүндрэлтний бүх түүхийн туршид бол бий. Энийг үгүйсэх юм байхгүй. Тэгээд тэр сексийн харьцаад тохироогүй бол тэр амьдрал болдгоо. Ерөөсө гол нь тэнд байгаа. Энийг ярих дургүй, хэлэх дургүй. Тэгээ дандаа нууц хэрэгтний нууц ажил гэж одоо байдаг. Энэ дээр бол энэ гэр бүл зохиогддог. Бодтойгоор л үзэх хэрэгтэй. Тийм л бай. За тэгээд ингэсгээд баатар ингээд ханийхан тухай манай ануу сууд уулзахтаа ярина үст тийм. Миний амьдрал би 3 эмэгтэй харсан. Тэрний амт чимдийг би амталсан. Нэг нь тэр савгжуу. Надаас 3 ахмад. За. Анхны юунд хүрээ алуулсан. Тийм хүүх. Хоёр дахь нь Оросын сургуульд сурч байхдаа үдсэн дурсан Орос хүүх. Жинхэнэ оросч биш, Польш хүүх юм л. Их эцэг нь Польш, хувьсгалын кэрэгт Польшууд бол их нухлагдсан. Тийм хүний хүүхэд. Тийм хүний хүүхэд. 3 жил бидэлтэй нөхөрлөд юм аа. Тэр хүүхний тэр суд вилийг тэр авьяасан би тэрүүнтэй 3 жил асар өндөр юм ойлгосон. Тэгээ Монгол эмэгтэйтэй энд ирээ Монгол бүсгүйтэй ирэлсэн. Монгол хөдөө аймгийн намын хорооны дарга томилт хийгээд хөдөө явжсэн чинь надад авгаа олж их захиалга дөндөө байсан. Миний эхний Говьалтай аймгийн Наран сумын хүн. Би тэнд аймгийн намын хороонд дарга байхдаа тэр хүүхнийг танилцаад тэр хүүхний одоо өнгө зөөс залуу насанд нь одоо автаж тэрүүнд одоо хайр дурлаа өгч тэгээд өөр хүнтэй бас хандлах хүн авах темирхүү хандлага байсныг бас сумын дарга хийж байсан Арднаа гэж хүнд би захиа өгч. Болиулж байлаа. Тэ болиулж
Тэгээд одоо өөрийн Тэгээ та нар ч бас л хэлмэгдүүлэлт хийж тийм. ш. Хүний хайр дурлалыг албан даргын хүрээгээр шийдэх чи юу юм? Хамгийн эрхчлөөтэй байх ёстой юмыг даргын одоо мударгаар шийддэг. Өөрийн одоо бас хэлмэгдүүлж байгаа юм шүү. Сонирхол гэдэг байд юм байж. Цаад хайртай хүнийг хэлмэгдүүлж байгаа юм шүү. За тэгээд авсан ямар болсон өөрөөс нь Хорвоод хамгийн том хэлмэгдэл бол хайр хэлмэг. 80 хүрэх гэж байна тэр авгаа. Гэцүү хүнд байсан ч гэсэн бид хоёр хандлж одоо айл гэрэл зохион байгуулад ингээд нийгэмд одоо 20 гаруй хүн одоо бэлтгэж өглөө. Сэтгэлийн бууламаараа Улам нарийн шиж явах өнгөтэй байна шүү. улам нарийсаад явах өнгөтэй байна гинэ. Их сайхан дуулдаг хүн байдаг юм байлээ. Сайхан дуулна. Янзын гоё дуулж байсан. Тэгээд дуулах кино мөн тоглох гэхэд нь би бас яаж явуулах юм? тэрнээс нь Явуулж болохгүй шүү. алдчихна гээд бас явуулаа. Явуулж болохгүй шүү. Явуул. Явуулж болохгүй шүү. За дуусъя. За ийм байна. Тэгээд та бүхэн одоо намайг сонирхож ингэж одоо олон түмэнд уулзуу танилцуулж өгсөнд их баярлалаа. Болоогүй зөнжөө бичнэ. Та тэр гэргийтайгаа нийлээд өөрсдийнхөө хүүхдийн өмнө 2 хүүхэд үргэж авсан байж тээ. Тэр яагаад тэгсэн? Эрх мэдэлтэй байхад Кремль Кятен таньмын энд очиж бид амарч байсан, шинжилүүлж байсан. Үр хөөрл байна уугүй юу? Нарийн шинэ хийлгсэн. Байна л гэдэг. Бидгээд энэ худлаа байж магадгүй. Ер нь миний насны хүмүүсүүд бол үргүй. Би тийм байж магадгүй. Бид Нөгөө нийтээрээ тусч исэн өвчний үр. Тэ 2 өргөмөл ахингуй үйлтэй байсан. Өөрөөс гасан гүний king бурхан багш юм, чөтгөр юм уу? Тэгэл хаан байрыг сандаг. Миний амьдралд ийм юм их тохиолдсон. Монгол тулхтны 100 эрхэм. Төрийн албан хаагчид бол шатар гэдэг энийг эзэмшээгүй, энийг сонирхоогүй ийм хүмүүст харанхуй. Юу ч мэдэхгүй. Тарихын задраагүй. Ийм. Тэгээд би Оросын коммунистийн сургуульд очиад Ботвиник Оросд эх орны дайны үед ганцаараа дэлхийн маачруулсан. Тэр шанс нь үлээ. 25 гүн үлээ. Тэн дээр нь давгсрын мэдээр суус. Тэгээд тоглоод байсан чинь 25 гүнтэй нүүж байгаа юм. Бид бол дандаа хамгаалт. Тэгээд сүүлдээ ирээд толгоогоо сэгсэлж чад тэгээ явдаг. Хариу чадахгүй болсон. Чааж ганцхан хүн очсон. Тэр нь Монгол. Тэр нь бий байсан. Амьд явбал алтан аягнаас усуун гэж энэ таны амьдралтаа таарах уу? Таарна. Тэ. Ер нь дуу хуургүй монгол хүн гэж байдгүй гэсэн шүү дээ. Тий. Сайхан юм ерөөсөө. Дуу хуурн чөлөөтэй цагийг одоо амируулж байдаг. Тийм зүйл юм. За. Үлдэмжин чанара tögölöra үтсэлэн tögölöra үтсэдэ хамашогеда За сайхан ээлжлээ шүү дээ. Навса. Шогерэ зато. Голны эдига вайт. Да.
Би тантай өмнө нь нэг уулзж байхдаа таны яриаг сонсоо сууж байхдаа нөө Монгол ардын үлгэр болдгоо бороо үгэн гэдэг шиг л би тэрнтэй зөөрлөж байгаа юм биш л дээ. Гэхдээ та суусан газараасаа шороо атгаж оцсон газар бүхнээ амьдрал цэцэглүүлж байсан тань бол бас үнэхэрийн очиг үнэл явсан үнний төлөө сэтгэлээ сэргэнээр жолоод иж бол гайхамшигыг бүтэвч гутамшигыг үзэхгүй гэсэн тийм одоо эцэг дээдсийн сургаал байгаа. Одоо сүүлийн 2-3 жил харин би одоо юм хөдөлмөр хийгээгүй. Энэ одоо их уйтгартай тийм байлаа. Тэгээ одоо юм хийн. юу хийх бодолтой байна та? Одоо би энэ хамрын тамхи үйлдвэрлэж байгаа юм. Энэ хамрын тамхиг үйлдвэрлэж одоо хийж байгаа тийм. За энэ юу ч биш. Одоо модны үр үржүүлдэг модны Монгол орныг ерөөсөө ойн одоо зурвас болгоход маш тийм амархан шинжил ухааны техник нэвтрүүлэг энэ Швед улсад одоо бий болцсон байна. Тэрнийг одоо мэддэг эрдэмтэн хүн ирээд энд одоо цаасаа үрдлээд энэ тэнгээр ихгүй байна. Энэ үнтэй одоо хамтарч ажиллана. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин хойморт оролцсон лохозгой чин сэтгэлээсэн өөрийн бухимдаж байдаг сэтгэлэн баярлж явдаг үгэн бүгдийг л хэлж амжиж болтой. Гэлээхтэн энэ хүний сэтгэлд хэлэмтлийн сүудэр шиг нилээд бүрт үлдсэн бахаа гэж би эргэлзэж үлдсэн. Би нэвтрүүлгийн эхэнд суу зал төгс нэгэн эр хүн гэж хэлсний учраас суу гэдэг дээр нэмэх нь зайлгээд тэнцэх нь ухаан гэсэн ийм бүдүүлэг арифметик гардаг учраас би тэгж хэлсэн юм аа. Тэгээ энэ хүний амьдрал бол дандаа нартай өдөр байсангүй, дандаа бороотой шөнө байсангүй. Бүхэл хүний л туулах ёстой юм дундуур туучж ирсэн. Нэгэн буурал өнөөдөр манай зочин хоймрыг мэлаалаа. Тэгээд лохозгойдан урт удаан наслахыг, өн мөнхөд үнэн явахыг чин сэтгэлээсээ өрөөж энэхүү нэвтрүүлгээ өндөрлөе. Лохозгойн яргал зовлон хуваалцсан үзэгт танд баярлалаа. Хуучин түүхэн, хуучин төмсөдтэйгээ яри. Бүгд байгаа. Одоогийн парламент ёсны их усүрийг эзэн Чингисийн үедлүүд анх санаачилж хийсэн байна шүү дээ. Урд бол ерөөсөө хуульч ёс гэж байсангүй. Хуульт тийм нийгмийг бол Чингис санаачилсан. Тэгээ одоо бол дэлхийн бүх орнууд хуультай парламент ёстой. Ингээд зэрэг энэ чинь эзэн Чингис хааны байгуулсан их гүрний бараачиг үйл энийг одоо дэлхийд даяар хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Ингээ Монголыг асар их хүнддэг. Тийм үнэн чинь ийм л тус байхгүй. Йоо, ванчла. Ийм л. Монгол тулхтны зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориуллаа.